төр дэтгэх итгэл байхгүй болсороо сүүлдээ апати буюу цөхрөл төрдөг. Тэгээ цөхрөл төрөхээр нийгэмд эмх замбраагүй байдал бий бол нөгөө балбадах буюу Непалд асуудал үүснэ. Тэгэхээр энэний буруу бол одоо ерөөсөө одоо бид нар да одоо би юу гэж хэлэхдээ улс төрчид энэ төрийн шийдвэр бодлогыг тодорхойлж байгаа хүмүүс буруу авч явж штэ энэ улсыг. Төрийн өндөр дэд албан тушаалыг тасралтгүй 5 6 7 8 жил хашчаад ийм баян байна гэдэг чи яг юу гэсэн үг юм те. Яг ямар бизнесгүй. Тэгээ бизнес эрхэлдэггүй. Тэр энэ их мөнгө төгрөг энэ 20 30 саяын цүнх мөнгө тий одоо энэ хаанаас гараад байгаа гэдэг асуулт зүй ясаар тавигдсан шүү. Гэтэл иргэд эмчнэр багш нар махаа идээд тэнд ажил хөдөлмөр эрхлээд авж байгаа цалин нь ерөөсөө яагаад ч амьдралдаа сая 500 төгрөг. Сая 500 төгрөг. Боолын одоо баг хөдөлмөр гэж үзэж байгаа юм билээ ш. Телеграмыг үүсгэн байгуулагч Дүүров гэдэг хүн байна л да, Павел Дүүров гэдэг. Тэр бас саяхан нэг ярилцсан дээр хэлсэн байгаа байхгүй юу? Хоол одоо орон байр тий тэгээд хувцас энэ гуравтаа таарад энэс илүү гардаггүй бол тэр хөлс чинь тань новдож байгаа тэр хөлс чинь бол боолын одоо хөдөлмөр зориулсан хөлс гэж байгаа. Монгол яг тийм байгаа. Илүү гарах нь бүхэл хүрхгүй зээл авч. Тийм шүү дээ. Тий.